2. Сэтгэлийн сэв. Ухааны олбол учиргүй юмгүй. Дэчин галвын датсанд шавлан хурдаг дөрөлгтойгон уулзгаар гарсан галт элдв бодолд автан явлаа. Галт шожооны химээх чулуучдын гудамжнаас суух жөө багшийнхаас гарч хятадын өргөн чөлөөний өмнөд биеэр зүүн тийшэлж ирээдүйнхээ хувь заяаг эргэцүүлэн бодсоор хин хүнийг ч анзааралгүй тонгоос хийж алхна. Хөөе хүүхэ, хаа хүрхэн вэ гэсэн танил дууг сонсмогцоо. Галт нойроос сэрэх мэт нүд завчирч морныхон амыг угтчин ангалзуулсаар хардаан зогсож буй шагдрыг хараад холдохгүй дэнчин галав хурч эргэл хийё гэдэг эргэх гэтэл шагдар хөндлсөн иржээ. За эн чинь хэдийдэн ийм сүрхий сүсэгтэй болж орхив гэд мориноосоо бууж ийш тийш хуламалзан хараад ийшгнэ болъё гэж шаардав. Энэ намайг яриад яах нь вэ? Цусарч нохой нүглийнхээ мөрийг шиншүүлжил яваа бийзэ. Ээд хүний сүг гэж бодсоор галт олноос хөндөрөхөд чамтай санамсаргүй дайралтлаа. Аавтай чинь гэмгүй явдгийн хуваараа дүүтэн хідэн үг хэлээ. Чи чинь зарцаасаа өргөгдсөн дүү охинтойгоо нэр холбогдож орхоо юу? Тийм бол чи шившгэн тарлаа да гэд шагдар хэлэг барьсан шинжээр хаа хөхрөн дайжагна. Тэгээд дэрэгдүрэн өнгөрөх хүнийг харалцсан байж сайцгийнхээ нэрийг хуглав да гэж шивнэ. Та юу л гэх гээд байна да. Миний явдал хүнд ямар хамаатай билээ гэж галт эвгэр хэлв. Байцхо гэд шагдар галтын ханцуунаас татаад ямаа туйлаад янгэрцэг эвддэггүй. Чи ахтаан ширүүлэхэд яах вэ гэд ташуура ахиулан атгаж хивээс хэтрүү өргөн шанаагаан гөрөлзүүлэн шүд зууж хөмсөг зангидахад өрчлөө ихт нүүрний нарс зөвхөн хамар дээрэн овоорч галтыг багаас нь айлгаж явсан дүрэн үзүүллээ. Галтад айхан эсч айгүй мэт санагдав. Би чамайг ухаантай сайн хүү гэж боддог юмсан. Технэн чи чинь ах захыг ч мэдэхгүй зэрлэгдүү хүн болоо шив. Миний түрүүчийн хэлдэг үнэн болоо болсон чинь дээрдээ. Насны залууд ихнэр мундаа юу. Эцгийнхээ амьдтан л бүхэл үгсэн хойно ч ясыг өндлцүүлэхгүй байх ухаан чамд байхал юмсан. Өөр юу ч гэхв. Сайн бодоорой. Дараулцамц гэд шагдар мордон одлоо. Галт баруун тийшэлж аав инүүнд 9 булчирхаа 8 найлжуур хайгаан тоочжээ. Аав маань ээжэд хэлдэггүй үгэн очиж энэнд ярьдаг байна шүү. Эрүс жисхээ сонно. Бөөгийн шагдар насны минь балчирт хадны манга. Одоо гэвэл хадны хааг мэт хөгзөрмөл амтан болжээ. Гим хийгээгүй намайг насан турш айлгаж байх юм гин. Заанч яах. Өөрийнхөө өрөөсөн гутал аавын талд үг хэлэн билүүдэж яваа хүн гэж бодсоор Орос худалдаачны бяцхан мохолгийн үүднэн ламхар олон шахацалдан бөөг үзв. Галт тэдний дэргэд яван хөрвөл хөгжим мэт дун дан гэсэн дуу сонсогдож хүмүүс шахацалдан. Цонхны шилний цаана том дүүжин цаг өлгөөтэй дүндан дуугарна. Баг өдөв олж цагийн зүү 11 дээр гололжээ. Мөн намтай дуугарч байна. Орж араас нь үзье. Үгүй тэр зургийн хүний цэлэлцэж байгааг. Эн чинь нөгөө цаг элцдэг шидэд онс гээч нь визтэй гэж хүмүүс өгүүлэлдэж нэмэн цоглорсаар. Цагийн нүүрэнд зурсан цагаан шүдэт бараан царайтай зурмал хүн цаг зохихын тоолонд нүддээ хар цагаанаар эргэлдүүлэх нь үнэхээр сонир. Галта шахацалдсан хүмүүсийн дундаас гарахтаа ийм сонныг үзээд маймаа эсхийвэл нүгэл шүү гэж алиалан хэлээд зайлан одов. Худалдаачин хүн хувилгаан аргатай. Олныг татах нэгэн мэх. Юу гинвэ гэсэн үг галтад сонсогдох төдий болоод хойшилсоор дэнчин галвын датсангийн шөрг хайсанд туллаа. Улаан орхимж нөмөрсөн шарх хувцастай хойноос өмнө зүгт хэсэг зармааран явах бөгөөд
Уранхай цоорхоо эрээн бараан хувцастай эгэл хүмүүс дэчин галвыг чиглэн өгсөн. Ин гэдэг нь ганцхан Дацангийн хавар биш. Хүрээний 30 аймаг 10 Дацангийн орчмоор л мөн л ийм хөл хөлхөө ихтэй. Галт шөргөөр орж сүмийн үүдэнд ирлээ. Хуургуудын олон хоолойд номын уншлага, бүдүүн бүрээний дөргүүлэм хөнгөнөлт, хэнгэрэг цангийн нүргэлсэн дундаас уян хөхт бишгүүрийн их шиг цойлон сонсогдож, сэвэлзүүр салхинд сүмийн хонх жингэр дуугарч, сүсэгтэн уланж заяа завгаан даатгаж залбирлыг үйлдэнэ. Галт манзан морин домбоо салдаггүй дөрөлгийг хайж, нааш цаашулжигтэй олонний сүсгийг хайхарлгүй явах нь бүгдээс гажууд мэт санагдах тул эрэхгүй дуган Дацангийн дотоод гурмыг дагас хийж явлаа. Дойрлог алга. Оройхон шиг гэрээр нь орё гэж бодоод галт сүмийн хашаанаас гарлаа. Ийхүү хүрээ гандангийн олон сүмүүдийг алсаас харахад шар, улаан, бараан өнгийн хувцас мөргөлчин, мөргүүлээч нь л үзэгдэнэ. Хүрээ, Дацан, сүм, суургайг сунан мөргөөчдийг холхоноос ажихж төөлдөг нь хорхой авар гургамлын асар том навчийн инг барьж ядан төөлөх мэт. Галт хэсэг зогсож хурал завсарлсан лам нар Дацангийн дөрвөн зүгт асгарах мэт хөвж, ихэнх нь гэмтэн мэт дуу шуугийн мөрөөрөн одоцгоо. Шави минь уруу татаж хөгшин хуургыг элэг бариад ч яах вэ? Эрхнэрээ хариулж чадаагүй өөртөө гомдоосаа гэж дүнгэн хэлэлцэх эгдүү төг сонсоход галт эргэн харавал. Дээхнүр мяндагтай өргөн хяаз бүхий шар торгон дээлтэй хоёр лам галтын дэрэгдүр ам хавчиж өнгөрөв. Бурхтын шав мяндагтан лам нарын буудсраар самуурдгийн үннийг мэдлээ. Орон Дацан гихч нүгэлтний бохир үүр байдаг юм шив. Цөмийн шатаан хийсгэгсэн. Шашин маань тардагтаан тултал ялцраа шив. Хамба цорж инээд тэрэлгэн үхсэн хойноо буянтан бол тонсог хамб манахаар ирэмтгий болсны учир юу? Аавын цан ойрноос илэрхий хувирсны шалтгаан хамбын үг ятгалгаас бийц. Тонсог хамбоч мөн л нэгэн буртагтлам. Аав тэд юугаа хуйлдаж явна. Юутаач бүжин бидний тухай хэрэг. Даанч барин 50 алдсан хэл мэдээгүй юм да. Тонсог чи тэгжил бай. Мэдхэл мэднэ. Өшөөл өвчнө гэж бодож яваа. Галт гэрэн зүг яран алхлаа. Галт орж ирүүд хөлсөө арчснаа бүжинг заамтан авч нүд үзүүлэн хараад. Өдийг буслуунтаад үдэд арайхан дээшилдэг чи мөн жаргалтай яа. Гоё яашин зүгээр сууж бэлхэн юмн дээр тийжилсээр өмгөрсөн хожуул болов гэж зандрахад бүжин. Чамайг тээсэн гэлгүй, намайг тэлсэн гэлгүй. Аав ээж маань энэ чацсан өсгсөн дөө гэд гомдон ойлгоно. Аавын охин босно байгаа. Аав ээж нь айлд очлоо. Бостоо гэдэг нахив понцог бүжингийн ганц там баашингийн үүдийг аяархан түншив. Галтад омогдуулж хар даран зүүдэлсэн бүжин зочин сэрж понцогч миний охин юунд шүндэл болтол нойргүй тоглодог юм бэ? Баг үд хивэж эхлэ босоорой гэж дуудсаар ерөнхөөрөн эрхэлж наацаар ороотойгүй сэтгэлийн догтлоос нойр хулжааж оройнорсон бүжин хэдий сэрсэн авч дуугүйхэн хэвцээр охин дон ихэн хүүтэн эцэг нь хавддаг дэг ёс. Дэг сайт ёс гэдэл орж ойрддоггүй аав маань энэ өглөө юунд журмыг гажиж үд түншив гэж бодлоо. Аавын муухай үр бостоо. Аав ээж нь айлчлахаар явлаа гэж бонцог дахин гуншив. Айлчлахаар гинэ гэж шивнээд бүжин ийн саналаа. Ээж маань хувцлах гэж мөнгнаад намайг сэрээлэг гэхээр аавыг хилгээжтэй гэж бодоод бослоо гэж бүдгэн үгэлв. Аав нь галдан эднүүст цайхаалын бэлтэг. Орон байрын цэвэрлэгээд захиж орхисон гэж бунцаг дүнгэнэн үгэлсээр тэр өөд явах зуур. Охиноо бэрд гаргыг гисэн бодлын минь мохох гэж чанцал мөн ч янз болгоноор илдэвлэж байна да. Бүчин та хоёрыг тэгж дураар нь тавих байхаа
хол хэвтэн. Ингэнч гэж мэдээд хоёр хүүхдээ нялхаас нь тусгайдуу байлгасны хүчээр өдөө болгосон юмыг санснараа ис болгоолоо. Тэгээд залуу нас гихч хэцүү түргэлгэл ямсан. Ядаж сүү тавилдсан шүү болоод авбал сайнсан. Чанцлыг л яаж игээд мухардаж авъя гэж бодсоор гэрийнхээ үүдэнд Яравасхийн зогсов. Охин минь босвоо гэсээр чанцлыг гэрээсээ гарч ирэхэд Понцог босох догоо. Явъя гэдэг дэнгэр тунгуур ярилцаж уян тийш очлоо. Өө хүүч босчихжээ гэдэг чанцал тусдаа байшингийнхаа үүдэнд овжоон дээр суугаад бирээ нямбайлан хийл нийлж байгаа галтыг заахад Понцог дурамчхан хялам хийж хоёул мордон хөтлөн хашааны хаалга тийш очивол зарц галдан яран уртаж хаалгыг нь нээв. Галт өглөө бүхэн нар битүүгээр босч юм бичнэ. Эсвэл ном уншина. Учир иймээс энэ өглөө эртлэн босоод нэг бичиж суугаан энэ. Понцог чанцал хоёр хөгшдийн 90 дадал уцаар үгсээр өгтөг гэлцээр хашаанаас гарлаа. Галт ээжийнхээ хойноос харан хөөхий ээж минь торгон дээл уцтай гутлаа өмсөөд хөгт урдангаар үсэн хамбуурдаж хөнгө сайд хэдлэлээ хэрэглэн аавтай эртэлж морцсны учир юу? Нөгөөх баяд ноёдын доо юу? Хутаг тувлгаадын харуу? Ерөн л айлчлахаар явлаа. Иви ээж минь зэгзгэр туранхаа биеэн ганх хуулж той муутайхан гიშгисээр нэг л дурамчхан гарлаа. Ээж ойрноос шаналнгуй байх болсон нь юу нэх вэ? Хорж яваа насаараа эрийн царай харж үжрэг цогцоо яахан илээх вүлээ. Аавч яах вэ? Хөрөнгө зойрон аривтгаж тарган цатгалан явахыг л эрхэмлэн. Тэгтэн өр биднийхэн аяг хоолыг эртнээс зэхэж яваа. Тэнхлийнх нь хэр хинэ. Түүнээс алаг үрэн шунал зэхий шүлсэндэн орооцолдуулах гэсэн буртагт бодлыг өвлөөгүй. Юу тааж аавыг идэж ээжийг нас идсээр энэ хоёр маанч өтөллөөдөө гэж хүүн их л олныг боджээ. Элдвийг хэрэгцүүлэн хөвтэй бүжин морин төвөргөн сонсмох зайж уухан босч хувцслахтан нулимсандаа норсон дэрэн үзэдэд хүнэн барьж баазлан инээлж төрүүчийнхээ зүйтэйг гүйлэн саналаа. Ийхүү нүүр гараан угааж сам шүүрэн аван гарахад өөдөн гаднах товжоон дээр бүгцийн суугаад ямар нэгнийг хичээнгүлэн бичиж буй галтыг хармагц дотор нь сэрц хийж мөнөх зүйдэн бүрч хүчтэй санджээ. Ганжир сүрт татсан сүм буртгаар дүүрлээ. Гаргуу эрэхт ям бутан ихс самууран хөгцөрлөө. Газар дэлхий арвин гэлээч багтаахын зайгүй галт наран илждээч гэвч эвгээхийн гэгээгүй гэж бичээд галт тэргүүнэн өргөж энгэр рүүгэн унтсан нялхсынхаа сэвлэг урт гэзгийн үзээрийг өмхөн шилэмдээд ард тийш орхиж ялдан минимсэглэн бүжээн энд суугач гээд зай гарган займчхан хайр тимэн суух газар давчдах буйдэ гэсэн мэт. Бүжин тунирхан янзаар галтыг сөмгөрхөн харснаа. Задгаа унжуулсан үсээ мушгин нууж. За гэж бүдгхэн хэлжээ. Энэ маань юунд уруу царайлаа вэ? Би нөвдөө юу гэж бодсон галт хариу ширтгээд төрөлхийн долгиот хар гэзэг. Магнаруугаан ямагт цагиргалан ундаг туг үснэ бүжингийн гуа төрхийг нэн гоёмсог болгож харагдуулна. Зүүдэлснээсээ болоод энэнд уцаарлахын хэрэг юун гэж сансан бүжин галтын хажуу зэрэгцэн сув. Бүжэн гэж галт төгдрөнгүй нэрлээд сэтгэлийн даалт санаат амраг хүндэн анхлан ам нээж дуугарах гэхээс ичингүртэж царай нулайлган хараа буруулас хийж бид нялхаасаа хамт байж цуг өслөө. Насаар чацуу бид 18 жилийн турс ижилсэж бие чин сэтгэлээр хүнддгийн учраа харин үлийг үүтгэвэл юу тав гэж дуулдах төдий хэлэхэд бүжин энхэн зур юухнэгч бодолгүй. За гэснэ наадах дөрвөмөр шүлэг тань ихсийн нүрийг үрчилгэхээр болж тээ.
Эннийгэн өөр бусдад бүү зүйл гэж үг бол заалуулан хэлэхэд галт. Энэ тийм байж. Харин би томорч томооцсноос хойш хаяа уулзахтаа багийнхаа тоглоом наад тэмээг дурсахаас биш. Чухам нарийнаа ярилцаагүй. Үнэндээ л ах トゥ угийн гурмыг сахилаа. Харин далдуур хайрлалцдаг үгээр исч ерөнхийдөө дотнчлоор мэдлэлсэн биш үү? Бологийн учирлын минь эртнээс холбосон хоёр ээжийнхээ санааг гүйцээл гэж санавч аавын хориг цуцалцуулцахын хамт уулзсан ярилцах завшаангүй жил сарыг барлаа. Гисэн ч хожимдох нь юу гээд галт биерээрээ оролдож хэсэг чимээгүйсв. Харц намбын жиг бололцсон тэртэгээс галтын царайг яаж харах вэ? Ичээх үг хэлбэл яана гэж бодсон мөртлөө галтад сэтгэл юугаан яас гэж мэдвэлээ дээ гэж сандаг бүрэг бядуу насан болчир бүжин дэмэл гайхшран хүлгэлцдэг байв. Тэгээд тэсэх хэрэгтэй. Хүний үгийг урдаар сонс гэж өөртөө ятгаад бүсгүй хүний ичимтгий нандин санаагаа нуун хадгалсаар энэ удаа мөн л хариу хэлэлгүй олныг бодож гинхэн залуу насны эрчтэй халуун хүсэлд автсны шинжээр санаа алдаад үнээсээ ичүүрхэн бүрэглэж мөн л хараа доошлуулна. Бид мах цусны холбоогүй. Чи бол ихээсээ өнчирч үлдсэн ганц бие бүсгүй. Чи манад өргөгдөөгүй. Өрөвдөгдөөчгүй. Зөвхөн л өнчирсэн хүүхэд. Баян өрхийн хаяанд төрөөд ээжигээ өөдөл мөгц аавын атхан зоос болж орхигдсон хүн гэдгээ мэд. Инхээр чи бидэнд ургийн сүлбэ буу юу? Үгүй шүү дээ гээд галт бүсгүй гэгцлэн харж харин нодон намраас эхлээд бидний омгор байшинг хэн нэгэн хүн хаяан зулгуун эргдэг болсныг идүүгээ бодоход их л хачин. Зүдэг туршуулын нүрийг олж харгасан гэж нэг үе бодогдлоо. Гэвч болчимгүй зүтгэж сэжиг өгөхөөс болгоомжлон юу ч хатууга үг хэлэн нэг хийж авбал ээжийнхээ дэмээр бүгдийг мэдчихэж болно. Ер нь л болгоомжтойхон бай гэж саналаа. Бүстэй би ээжтэйгээ нэрэлж цээрлэлгүй ярилцсан гэдэг үнэхээр зовёртой тул чимэн л учирлан уулзвал юутай гэж шийдмэх хэлэхэд бүжин галтууд зовонгой хараад бас л тухайсхийн. Ээж ч тиймэрхүү үг цохолцуулж байна үлээ. Тэгээд амжилан уулзаж аажуу ярихсан юмны зүс өөрөөр эргэж нэг л жигтэйхэн болж орхилоо. Гэж эртээр ярьсан гэхэд галт үгийг үлгэж бид аавд ямар гим хийлээ дээ. Аав надад арай л ондоон нэг л яоцгүй байх болжээ. Хизээний номхон дөнгөө надаас аав маань нүд буруулан ихцэлж харахаа болов. Яагаад тэрв? Най бүүмэд. Аавын далд бодлын зүйлд би чи бидэнд л байна. Жүү багшийн маань захиж хэлсэн үг жухамл оройр орлоо. Бэлэгт тэр үгний учирт үгийн утга гүнзгийг юутай зөвөрлөхөв. Үгүй бол аав олонтой бужигнаж ядуустай нийлдгийг минь таашаа гаагүй хэргүй. Жилийн жилд өглөө гараад үчээр ирдгийг минь чийч мэднэ. Ингэж явсан их насаараа жүү багшийн заасныг хагас хугас сэхэрсээр өдий хүний дайтай боллоо. Харин сүүлийн 6 жилд хүрээний түүгээр хэрж хисч одоох төрийн өнгө язгуур ихч танилаа. Баяд нойтын эрх ямб, манж хааны дарангуйлах ёс, хац олны зовлон зүдэрлийг чи яс хавталцсан үзв. Хүн олны аз жаргал, хомсдсон энэ орчлонгийн төмөн гутамшигт үйл сэтгэлд хадагдлаа гээд галтгүнээ бодлогошрно. Бүжин галтын хажуу тавиастай бихт янтай таг дээрх үлгэрийн Баатар мэтийн цохимол дүрсийг ширтэн. Мөнгөн ус, өнгийн будгийг шилэн цаанаас нялж зурсан хятад газрын гуажин химээх үлгүр зургууд дундад эртний түүхийн хуудсанд багцаамал дүрээрээ хаяа үзэгддэг 400-аад жилийн тэртээх
Мэн улсын түрүүчийн хаан Жэв Ю Жуаны дүрс янтан гуйлан таг дээр сийлэгдсэнийг хятад бичигтэн өхөс залуу бүсгүй хэрхэн гадарлах вэ? Гэсэн ч ширтсээр хос биеийнхээ сэтгэлийн тухай бодолд гийврэн алмарч өөрсийнхөө хожмыг хичнээн хянан зассаар буй чанцал ээжийнхээ инэрл ихтэй элбэрэл сэтгэлийн санан бодол хийлнэ. Галт биерээрэн оролцоор амьсгалан уучим аваад. Бүжим минь намайгаан таална уу? Бодол нээлт санаа тэнцсэн бидээ яаж ихэн өөртөө мэдээ. Айвал бүү хийвэл бүү ай гихчээр нэгэнд ноцоосон галаан өртгөл болно гэхэд бүжин хамгийн таал мэдгээд бүргэлэн тухайс хийлээ. Галт бүжин мөрөөр түшиж мэдлээх аав өтлөн санааны хаан аагийг яах гэж хандалж явна вэ бүүмэд. 10 хоногийн өмнө заяа муутын өвөр цоорхой гисэн юм гэж аавыг зандрахад ээж тэр чин хүний үр чин шүү дээ гэж муудалцахын сонслоо гэв. Та аавын тэр үгийг зөвхөн өөр төрөнд татаж бодоо юу? Үнэнийг хэлэхэд хэний маань тухай юу гэж ярилцсныг таахад бэрх. Хидийд билээ байц. Даан их удаагүй байна. Тэр өдөр намайг их гэрт ороход аав ээж хоёр бас л муудалцсан байртай хоророн дээрээ буруу зүрв марлцаж байлаа. Нүдэн дэх цөцгий шиг үрчин алган дах эрдэн босов. Гоншхомдлгүй догжрах гим гэж аав загнаад тэ дахин юуч дуугараагүй. Энэ ярианаас хойш ээж маань аавын тэн эзгүй тухтай уулзах гэтэл цусарч гонгорын ажиглалтаас зэвгцэн. Хошуу худалдаач нь тэр та хоёрыг харгалзан туршдаг юм. Эв нь олоод уулзхал юмсан гэж хэлсэн. Гонгорч бие барахтаа гээд хаянаасаа холдохоо болжээ. Тэгээд өөртөө чинь уулзыг гівч. Бүсгүй өхний зовлон их юм. Юу гэж санах бол ирээл зэрлэх болов гэж зовсоор өдий хүрлээ. Хамаг учир ил боллоо. Тунсаг хамба аав хоёрын чиг жуг бололцдгийн далтыг тааварлаж явсан минь оноо буй. Нүдэн дэх цөцгий шигээ хайрлаж нас бит хүрсэн чамайг аав алган дах эрдэнэ болгодог. Мөнгө зоостойгоо адил гүйлгэн худалдахаар шийджээ гэдэг галт хөмхий зов. Юу хэлнэ? Эцгийн сэтгэлээс тийм булангар яахан гарахав гэдэг бүүжин жишүү харан гүнэн зовролж уймсан бодлын имхэхгүй давтагдлаа. Манжамбаны зоосон хэлхээ хувинд урхилагдсан аав чинь юу л хийх гэж өөхөлсөн зүрхэн балагт санааны гуранзаараа билүүдэж явааг таахад бэрх гисэн жүүбгшийнхаа үгийн гогцоог оллоо. Аавын санаа ийм л байч шүү дээ гэж бодсон галт. Сэтгэл дөөдсөн үгийг чинь хүлээсэн намайг энэрч үз. Чамдан чинхүү хайртай гээд бүжинг ихцлэн харав. Та бол баян сурвалжит төрхөөс гаралтай хүн. Ер энэ үйл бидний зоргоор бүтнэ гэж юу? Янгийн сэтгэлийг өнгөөр застаггүй. Хайраар ивэдгийн учраа угсаа язгуур өнгүүзэмж үүний хамав. Угсаа гарал хөрөнгө агуур Зевскийн мөрөөр явдаг зусрын гэр бүлсэд хайр янаглал байдаг бол ядарч үзье. Ядууг түший гээд галт бүжингийн өмнөөс итгэж шуударсан агуулга ихт харцаар харлаа. Бүжин самс шүүрээр оролдож баахан дуугүй сууснаа. Бүхнийг өөрөө бодож болгоо. Үнэн хөө сэтгэл буугаас хойш өхөвч нэгэн дор авслагдъя. Өгрөн хөвтөвч нэгэн чулууг дэрлэе. Нас болсон ядуу ээжийн тань гар дээр боожиж халуун элгэнд нь өссний ачийг санан хитээс ижилсэн чамтай ханилээ. Үзүр хөрвөл уяа хүрнэ гихчээр сэтгэлийнхэн үзүрийг холбон зангидмуу гэж галтыг хэлэхэд бүжин оймрон байж ихээс санан нулимсан зээлэгнэв.
Удаан сууж хулгайнуудад дуршуулын ухрах хайг хужирлуузай. Дахин уулзахтаа ээжтэй нэгсэж хичээн хин амжлыг гээд галт тийс сэрэмжлэн ажаад. Зусрын тахал гонгорын зулайд дөш зоож сэтгэл юугаан давтахсан гээд хэлэгнэн бослоо. Хайртай хоёрын сэтгэлийн сэв аавынхаа даалд бодлогын гохыг нэгтлэн үлгэж нэгэн чагтгаар алдагдаж болох төмөн ихт ослыг яахан гэтлэх вүлээ гэдгээж хэлэлцсэн байлгүй. Ер хайрын сэтгэл гихч янаглахын амтан живэн живсээр ичнээ орших ер усын тачаалалд бунхран төөрдөгч ёс байж болох байлээ. Гисэн Жөө багшийн захиагч бодолцоо байлгүй.